шийдвэртэй биш байдлаасаа болоод хайр сэтгэл дээр хүртэл нэг юм зоримог биш нэг юм эмгтээтэй эсвэл нэг залуутай нэг охин байлаа гэж бодоход тухайн хүнтэйгээ цаг хугацаа өнгөрөөд шохоорхол байдаг те. Хайр дурлал уу юу вэ гэдгээ хандаа сайн мэддэг. Шохоорхол нь яваад л идэг. Нөгөө хүн магадгүй өөрт чинь илүү дурлцдаг, хайрлцдаг. Тэнгүүд тэр хайрыг нураахгүй тул таймтай юм а хэлж чадахгүй байсараад оройтох асуудал ч юм. Уучлаарай одоо дулмаа те цэцгээ эртхэн дуусгая. Чи битээ яахгүй би ингээд чамаг гоё охин гэж боддог, гоё залуу гэж боддог. Энийг ингээд дуусгая гэж хэлж чадахгүйгээр амар олон залуучууд оройтож шийдвэр гаргаж байгаа зүгээр харагддаг. Зүгээр чи энэ талаар юу гэж боддог? Хүүнээсээ шалтгааллах юм болоо да. Тийм хүүнээсээ бас цаг үеэсээ. Надад яг уу тийм зүйл байсан. Гэхдээ хамгийн ухаалгаар тэгэл ойлгуулаад шууд л аргалаад хэлнэ. Бас шууд хэлэхэд бас эвгүй бас харин тий би яг энийг л яриад байгаа тий. Тэгээ энэс бол цаг алдах тохиолдол байх. Тухайн хүнээ чохроогоод байна гэж үздэг л дээ. Ер нь өөрийгөө ч тухайн хүнээ ч гэл. Ярилцаан дээр ерөхий жоох юм. Асуудал байдаг тий. Яг асуудал байдаг. Гэхдээ яг хамгийн санаараа хичээдэг. Тэгээд амьдрал юм чинь хичээгээ болохгүй бас таарна. Тэгээд балансыг барайл явж байгаа.